Мөлөлок мангагийн 2 дугаар бичлэг тавтай морил. Бичлэг эхлэхээс өмнө лайк дараарай guys. Тэгснээр бид илүү олон хүн төрж цаашдаа бичлэг хийх урам зоригтой болох юм л да. За шуудхан бичлэгтээ орцгоё. Зя тэгэхээр сүүлийн бичлэг дээр Эгогийн тайлбарласнаар манай залуус Европын лигт орсон байгаа. Энд тус тусын өөр онцлогтой 5 улс байна. Эхнийх нь хурд хүчээрээ давмгаалах Англи улс. Дараагийнх нь техник бүтээлч байдлаараа давмгаалах Спейн улс. Тэдний араас пастанд дурлагчдын эх орон болох овжив залмих тактикаараа давмгаалах Итали улс. Харин Италийн араас залуу тоглогчдын гэр орон болсон асар их мөнгө эргэлдэх Франц улс. Сүүлийнх нь Герман улс байхаа Германы хөл бөмбөг их ухаалаг тэгээч болоогүй дэлхийн номер 1 страйкер буюу давтлагч Ноэл Ноа гэх хүн энд ирсэн байгаа юм байлээ Германыг төлөөлөн. Тиймээс манай залуус энэ шатнаас эхлэн дэлхийн төвчний бэлтгэлийг эдгээр хүмүүстэй цуг хийнэ гэсэн үг. Эго тэгж хэлсний дараа бүгднгийнх нь утсан дээр улсаа сонгоно гэсэн бичгтээ дэлгэц гарч ирдэг. Залуус ч нэг нэгээрээ сонгож эхлэндээ би Герман би Итали гэж хоорондоо ярилцаа сонгож байна. Сонголтоо хийж дуусахад 76 минут үлджээ. Чигири Исаги дээр ирчихээ аль улс руу орох гэж байна гэж асуухад би ч харин сайн мэдэхгүй байна. Би саяхнаас Английн лигийг үзээд байгаа. Гэхдээ би хүүхэд байгаасаа л Германы лигт орохыг хүсдэг байсан гэж Исаги хэлдэг. Саяны тэр нэг дэлхийн номер 1 Ноэл Ноа гээд Германы тоглогч болохоор манай Исагигийн рол модель буюу одоо шүтдэг үнэн юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө Исаги маань Германыг сонгох нь ер нь баттай болоод ирж байна л гэсэн үг. Харин Чигири болохоор өөр байна. Тэр Англиг сонгосон байдаг. Ягаад гэвэл надаа хурдгүйч хэрэгтэй л гэж өөрийгөө дүгнсэн юм шиг байлээ. Исаги ч Нагигаач чи сонгосон уу гэж асуухад нь Наги сонгоогүй. Түүний ажнаас Чигири Нагиг уруу татснаар цугтаа Англи руу орохоор болно. Исагигийн араас Бачира дуудах өгөөд Исаги чи сонгоогүй байгаа мó? Би бол Спейн руу орно гэсэн бодолтой зогсож яадаг. Гэхдээ энэ ч надад их тамаагүй дээ гэж Бачира хэлдэг хгүй Исагид. Исаги ч гайхсандаа яагаад гэж асууж байна. Яагаад гэвэл би дэлхийн шилдэг довтлогч болохоор. Би ямар ч орчинд байсан тэр газрынхаа нэг нь л байх болно гэж Бачира хэлдэг. Тиймээс сонголтондоо нэг хэрэгэлзээд авах хэрэггүй. Байгалийн зөнгөөрөө сонго гэж хэлнэ. Тиймээс бид өөр замаар алхсан ч бай. Эргэн уулзахдаа бид сайжирсан байх болно. Ойлгосноо уу гэж Исагиас асууна. Исаги ч түүний үгийг хүлээн авч өөрийнхөө ер нь зөв байдлаараа шийддэг. Тиймээ Исаги огт эргэлдсэнгүй. Шууд Герман дээр дарна. Ингэснээр сонгох цаг дуусаж нэг оронд 9 тоглогч гэснээр нийт 45 тоглогч Мөлөлокоос оролцож байгаа юм байлээ. За үүгээр тэд Герман гэсэн хаалга руу урагшлнаа. За одоо та нарт дэлгэцэн дээр харуулж байгаа хүмүүс болохоор бүгдээрээ Германд орсон хүмүүс. Мэдээж манай Исаги тэр дунд нь байгаа. Тэд Герман гэсэн хаалгаар ортол тэднийг харанхуй өрөө угтаа авнаа. Өрөөний голд Эгогийн холограм зогсож байдаг өгөөд Германыг сонгосон залуусаа тавтай морил. Та нар оюун мэдлэг болон логикийн багийг сонгосон байна. Одоогоор Германы лигт хамгийн хүчтэй байгаа баг бол Бастард Мюнчен гэсэн баг байгаа. Тэрхүү Бастард Мюнчен клубын андер 20 багтай та нар цуг бэлтгэл хийх болно гэж Эго хэлдэг. Залуус ч хөөрсөндөө бид Герман явах юм уу гэж асуух үед нь харамсалтай байна. Харин ч эсэргээрээ бид Мөлөлокт Европын лигийг хийх болно гэж хэлдэг юм да. Энэхүү Мөлөлок гэх газарт Европын хамгийн том 5 лигийн андер 20 багийг авчирчихсан. Тэгээд тус багуудынхаа хамгийн шилдэг довтлогчийг коучор аваад ирсэн байгаа. Тэгэхээр Германыг сонгосон залуус хамгийн шилдэг довтлогч болох Ноэл Ноа хөлбөмбөг тоглохыг заана гэсэн үг л дээ. Тэгэд тайцны урд гарч ирэх нь тэрэ. Яг тэрхүү үед манай Исаги өөрийнхөө шүтдэг хөлбөмбөгийн тамирчиндээ харц сулгарах нь тэр дээ. Мөлөлок төсөл Японы андер 20 багийг хоцсноор дэлхийн нийтийн анхаарлын төвд өртсөн. Тиймээс асар олон хүмүүсийн спонсорыг авч ерөөдөө энэ тамирчдаа энд авчирсан гэсэн үг. Мөлөлокийн энэ барилгын 5 хэсгийн тус бүрд нь нэг улс байгаа. Улс бүрд нь тэр улсынхаа хамгийн шилдэг тоглогчдыг авчирсан байдаг. Одоо та нарт нэг нэгээр нь гүйлгээд харуулчих л да. Англи Манчестер Сити багийн тоглогч Крис Принц. Спейн талаас Бразилийн мангас гэж дуудагдах Лавинхо де Дансер гэдэг нэг залуу байна. Италиас бол ялалтын сахиус гэж нэрлэгдэх Марф Снуфи. Харин Францаас хар арьстай алдсан залуу гэхээр Мбаппе толгойд орж ирж байгаа ч гэсэн энэ нь Локи гэдэг дүр шүү. Энд орж байгаа бүх дүрүүд нь хиймэл. За тэгэхээр одоо та нарт 2 дугаар шатны дүрмийг танилцуулна.
Эхний дөрөв болохоор гадаадын клубээс ирсэн 11 хүн, манаагаас орсон 9 хүн нийлээд энэ их багшийн доор бэлтгэл ийн. Тэгээд тэмцээн эхлэх үед их багш тэр 20 хүнээс шилдэг 11-ийг сонгож тэмцээнд оруулна гэсэн үг. Ерөнхийд нь хэлбэл гадаадын клубын гишүүдтэй Blue Lock-ийн гишүүд нийлж Европын лигийн тэмцээндээ цогтой оролцоно гэсэн үг. Европын лиг нь болохоор дотроо 5 багтай бүгдээрээ тойргоор тоглоно. За одоо тоглолтын талаар дүрмийг танилцуулъя. Тоглолт бүрт хамгийн түрүүнд 3 гол авсан баг ялна. Тэгээд сэлгээ хийцгааргүй. Хичнээн ч удаа сэлгээ хийгээд болно. Одоо хамгийн сүүлийн хамгийн галзуу дүрмэн заяа. Одоо энэ 5 клубын 5 улсын шилдэг 5 тоглогч байгаадаа их багш нар эдгээр мундаг тоглогчдыг тоглолтод 3 минут тоглож болно. Дааж энэ боломжийг ганцхан удаа ашиглана гэж байгаа. Энэ нь яаж байгаа юм бэ гэвэл тоглолтыг илүү сонирхолтой болгохын тулд гинэ. За энэхүү бүх тэмцээний дараа тоглогчдын үзүүлсэн амжилтаар нь байр излүүлнэ. Тэгснээр 100 өдрийн дараа болох Андер 20-ын дэлхийн аваргад хэн оролцох вэ гэдгийг шийдэж байгаа. За манай залуусын жинхэнэ шар үсэн босчихсон үзэл зогсож байна да. Исагийн маань ч өөрийнхөө шүтдэг үнээс хөлбөмбөг сурах гад бүр тэсийн адан зогсож байгаа шүү дээ. Яг тэр үеэр эго нэг зүйл хэлдэг л дээ. Би нэрээ нэг зүйл мартчихаж гэж яагаад Германы бастард мөнчийн багийн манай тамирчдад нэг тоглогч нэмхийн гинэ. Тэр нь болохоор өдийг хүртэл Blue Lock-т хасагдчихсан тоглогч нар байгаа да. Тэр дундаас алалцуулж байгаад нэг мангасыг гаргаад авцсан байдаг л да. За илүү ороод ир залуу минь ингэж дуудснаар орж ирдэг. Тэр нь Kunigami Rensuke гэх залуу байна. Энэ залуу орж ирэхийн зэрэгцээ эго сүүлийн үгсээ хэлэх бөгөөд Blue Lock-ийн 2 дугаар шат Neo Egos League 5 таймаар л гэж хэлдэг. Тэгснэ эго бүхнийг танд даатгалаа шүү их багшаа гэд яваад өгнө. Манай залуус их багшийн тушаалыг хүлээгээд сандарчихсан зогсож байна. Тэгээд бүгднгийнх нь хажуугаар зөрж гарснаа барианд хүр би тэнд хүлээж байна гэж хэлэнгүүтээ яваад өгдөг. Тэдний доорх шат 10 тоолж эхэлжээ. Залуус өөрсдийнхөө эд зүйлийг шидчихгээд биеэ халааж байтал Исаги Kunigami тандаж буцаад тавтай морил супер баатар минь гэж хэлдэг. Чи ашгүй тэр цогцсон дундаас гарч ирж чадчихэ. Би дахиад цог тоглож чадах нь гэж Исаги хэлэх үед нь чимээгүй бол. Учир нь би дэлхийн номер 1 довтлогч болох болно гэж хэлснээр цаг дуусчээ. Бүгд л цаг дуусахтаа зэрэгцэн бариаруу гүйдэг. Эхний зон буюу шулуун гүйлтийн талбай. Тэр үед Kunigami бүгдийн төрөлийг авч чаджээ. Исагич түүний хурдан байдлыг гайхан тэр өмнө нь ийм байгаагүй дээ гэж бодно. Тэгснээр бид 2 дугаар талбар дээр ирнэ. Энэ нь уул руу гүйх байдаг. Исаги маань гайхчихсан энэ ч нэлээд хүч арга бололтой гэж бодоод зогсож байсан чинь нөгөө герман залуус ямар ч торох юмгүй шууд л дээшээ гүгэж эхэлнэ. Исаги маань бүр гайхчихсан ч эднэр үнэхээр бидэнтэй адилхан настай гэж үү гээл. Ингэснээр бид 3 дугаар талбар дээр ирдэг. Энэ шат дамжиж шогшин гүйх байдаг. 3 дугаар талбараас гарах үедээ Исаги маань нэг зүйл анзаардаг нь энэ бүх саадыг давах хугацаанд хажууд нь цаг гүйгээд байсан юм байлээ. Ерөнхийдөө энд байгаа бүх тоглогчдын цагийг хэмжиж байгаа л гэсэн үг. 4 дугаар талбар үсрэлт байна. Агаар дөрөх жижигхэн тавцангууд дээр үсрээд яваад байдаг. Зарим нь бүр унчих гад зүгдээд зарим нь бүр аюулгүй зөөлөн яваад жинхэнэ уралдаан гэдэг л болно доо. Исаги маань ч арай ч хийж эднийг давж байтал гинт нэг пүн гэд юм ороод ирэхин дэрдээ. Эхний байранд Kaiser гэх залуу оржээ. Исаги маань бүр яарчсан новшгич аль хэдийн ихний орчгож гэсэн байдалтай жоохон яарч эхэлнэ. Сүүлийн хэсэг буюу сүлжиж гүүхтээр ирдэг. Бас ч боловгүй урдаа нэг бөмбөгтэй тэгээд. Бөмбөгтөөгөө гүүж эцсийн байрнаас тэр нэг дарцны самбар руу өшгөлтөл Исагигийн бөмбөг очихоос өмнө нэг хүн галзуу юм шиг Исагигийн тэр дарцны самбар руу өшгөлөөд онцдог. Манай залууч бүр уурлаад "Муу новш" гэж орилж байтал энэ нэг герман Михаил Кайзергээ залуу бүр албаар Исагиг өдөж тэгж хийсэн юм байлээ. Энэ Кайзергээ залуугийн хэлсэн үг болохоор Blue Lock миний доор сөг ухааны юм яриад өгөхгүй. Энэ Kaiser-гээ залуу болохоор нөгөө Itoshi Sai гээд тоглогчтой адилхан New Generation World 11 гээд тийм нэгдлийн залуу юм байлээ. Манай Blue Lock-ийн асууна. Исаги зүгээр үү? Юу болоод байна гэж асуухад. Исагич тэр миний байг онцглоо гэж хэлэхнэр. Тэгж байх үеэр ахин нэг герман залуу гарч ирэхэн тэрдээ. Kaiser болооч ээ. Тэд чамайг юу ярьж байгааг ойлгохгүй байгаа штэ. Үүнийг зүүх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ болохоор нөгөө Jinpachi Egoгийн өгсөн зүйл юм байлаа л дээ. Энэ төхөөрөмж нь ямар ч хэлнээс ямар ч хүмүүсийг ойлголцуулж чаддаг гэн л дээ. Манай залуус тэр чихвчийн аваа зүйтэл герман хэлнээс юу л ойлгоод эхлэхэн тэр. Яг тэр үеэр нэг герман залуу манай Исагигийн ирүүнээс татснаа. Би чамайг энд харахаар ирсэн юм. Blue Lock-ийн баатар минь гэж нөгөө нэг Kaiser хэлсэн байдаг. Тэгээд ч болоогүй
Миний урмыг битгий хуглаарай да ухааны юм яриад байна. Исаги маань ч тэгээд бас бахаргалтай юм болохоор гарын шууд цохноо. Болж үз гэж хэлдэг. Тэгтэл шууд Исагигийн гарыг барьж авснаа нүүрэндээ тулж ирснэ. Чим өнөөш хуцалгүй намайг сайн сонс. Би үнэхээр чамайг сайн байна гэдэг чинь найдаж байгаа шүү. Миний урмыг битгий хуглаарай. Ухааны юм өөрөө хуцалдаг гэлтэхгүй юм. Исаги маань ч бууж өгөлгүй. Аматат. Би ч юм чиний хүснэг өгөх болон кайзер. Чиний хүссэн шиг чиний амьдралыг сүйтгэхэд өгье л дөө гэж Исаги ярилснаар энэ хөвчлөг маань дуусч байна гайс.